Дараагийн мэдээ өнөөдөр Хятадын коммунист нам байгуулагдсны 105 жилийн тохиож байна. Бүгд найрамд Хятадд улсад сүүлийн жилүүдэд төрөлд буурч Хуамын хөгшрөлт бид явагдаж байгаа гэлээ. Тэгвэл энэхүү нөхцөл байдал бүх Хятадын коммунист намд ч тусглаа олж асуудал дагуулад байна. Хятадын коммунист намын төв хороо тус намын 75 жилийн ой хүрээнд нэгэн тайлан гаргажээ. Тайланд дурдсанаас 2025 оны эцсийн байдлаар тус намын нийт гишүүний тоо 101 сая хүрчээ. Энэ өмнөх онтой харьцуулахад 1%-аар өссөн үзүүлэлт бөгөөд сүүлийн 5 жилийн хугацаанд хамгийн удаан өсөлт болж байна. 2021 онд гишүүдийн тоо 3.7%-аар тэлж байсан бол түүнээс хойш өсөлтийн хурд жил дараалан саарсаар байгааг Тайланд онцгойлжээ. Гишүүдийн тооны өсөлтөөс гадна насжилтын асуудал анхаарал татж байна. Нийт гишүүдийн бараг 3/1-ийг 61 болон түүнээс дээш насныхан эзэлж байгаа. Харин 35 болон түүнээс доош насны залуу гишүүдийн эзлэх хөв 2021 онд нийт гишүүдийн 4/1 орчим байсан бол өдгөө 22% болж огцон буурчээ. Хэдийгээр нам шинээр эсэгчдийн нэг залуучуудаар бүрдүүлэхэд анхаарч байгаа ч энэхүү хөшрөлтийн хандлагыг зогсоож чадахгүй байгаа ч. Энэхүү үйл явц нь улс орон даяар 4 жил дараалан хүн ам буурч төрөлт багассан хүн ам зүйн хямралтай зэрэгцэж байгаа юм. Намын гишүүдийн хүйсийн болон үндэсний цөөнхийн төлөөллийн хувьд бага зэргийн өсөлт ажиглагдсан байна. Эмэгтэйчүүд нийт гишүүдийн 31.5%-ийг бүрдүүлж байгаа бол үндэсний цөөнх гишүүд 7.8%-ийг эзэлж байна. Хятадын иргэд коммунист намд эсхийн тулд одоогийн гишүүний батлан даалт, улс төрийн шалгалт, мөн туршилтын хугацаа зэрэг шалгуурыг хангах ёстой байдаг. Гэсэн хэдий ч төрийн байгууллага, төрөмчд үйлдвэрийн газруудад албан тушаал ахихын тулд намын гишүүнчлэн үндсэндээ зайлшгүй шаардлагатай өөрчилсөн нөхцөл болдог байна. Мөн хувийн томоохон компаниудын менежерүүдийн дунд намын гишүүн байх нь улам бүр түгээмэл болж байгаа ажээ.